За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 26-ны өдөр байна. Гэтэл номны төгсгөлийн бүлгүүдийг уншихад бэлэн болсон байна. За 37 дугаар бүлгээс эхлээд уншийе. Уран дархан Бицалил хойс модоор 2 кубик тагас урт 1 кубик тагас өргөн 1 кубик тагас өндөртэй авдар хийлээ. Авдрын дотор болон гадна талыг шижээр алтаар бүрээд алтаар эмжив. Улмаараа тэрхүү авдрын нүүрэн талва ар талд нь тус бүр 2 алтан гариг хийгээд авдрын дөрвөн хөлд хатжээ. Бас хуу хойс модоор 2 урт дам нурга хийж гаднаас нь алтаар бүрээд тэр 2 дам нургыг авдрын гархинд угалсан байна. Үүний дараа шижээр алтаар 2 кубик тагас урт 1 кубик тагас өргөнтэй авдрын таг хийлээ. Тэрхүү тагийг цагаатгах тавцсан хэмээн нэрлэв. Улмаараа далавчид Юр бусын элчийн 2 дүрсийг алтаар давтан хийгээд тагны 2 талд хадаж өөр хооронд нь холбоод нэг үргэлж болголоо. Тэр 2 Юр бусын элчийн далавчнууд нь дэлгээстэй байхаас гадна хоорондоо шүргэлцэн цагаатгах тавцанг халахалж байхаар хийгээд нүүрийг нь өөдөөдөөс нь харуулан цагаатгах тавцан руу чиглүүлсэн байдлаар хийгдсэн ажээ. Дараа нь Бицалил хойс модоор 2 кубик урт 1 кубик өргөн 1 кубик тагас өндөртэй ширээ хийж тал бүрээс нь шижир алтаар бүрээд захыг нь бас алтаар эмжив. Улмаараа тавцангийн эргэн тойронд 1 тифах өргөн хүрээ хийгээд захыг нь алтаар эмжлээ. Басгүй 4 алтан гариг хийгээд ширээний 4 хөлийн өнцөгт хатжээ. Тэрхүү 4 гархийг ширээний доод захад хатсан байна. Ширээг зөөхөд хүрвэл алтан гархинд дам нурга хийгээд үүрж явах байлаа. Тийнхүү хойс модоор 2 урт дам нурга хийгээд гадна талаас нь алтаар бүржээ. Мөн сан тавих цар тавг болон мөнхийн эзэн зориулан дарс өргөх домб аяг зэргийг Бицалил шилжир алтаар хийсэн болно. Бицалил шижир алт давтан цэцгийн цоморлог дэлбэ хэлбэртэй чимэглэл бүхий дэнлүүний гол болон суурийг хийв. Дэнлүүний гол нь 2 талдаа 3 салаатай тэнхүү нэг голоо салбарсан 6 салаатай байлаа. Тэрхүү 6 салаан тус бүрдээ бүүлэс модны 3 цэцэг мэт хэлбэр бүхий цоморлог болон дэлбэний дүрстэй ажээ. Харин гол нь бүүлэс модны 4 цэцэг мэт хэлбэр бүхий цоморлог болон дэлбэний дүрстэй байв. Ишнээс гарсан 6 салаа бүрийн огт бүүлэс модны цэцгийн цоморлог цухууж буй дүрс хийжээ. Тэр бүх цэцгийн цоморлог болон салааг нэг цул алтаар давтаж хийснээс гадна дэнлүүний суурийг бас хамттан нэг цул алтаар давтаж хийсэн байна. Улмаараа 7 дэнлүү болон дэнлүүний голыг засч тайрах хайж шатсан голыг цуглуулan хийх царыг шижир алтаар хийлээ. Дэнлүүг хийж дуусгаад 1 хихаар шижир алт орсон ажээ. Бицалил хойс модоор сан тавих ширээ хийв. Тэрхүү ширээн дөрвөлжин агаад 1 кубик урт 1 кубик өргөн 2 кубик өндөр ажээ. Бицалил тэрхүү ширээний тавцангийн 4 өнцөг дээр шовгор дүрс зорон хийлээ. Тэрхүү 4 шовгорыг ширээний их бие модноос зорон хийжээ. Дараа нь тэрхүү ширээний тавцан бүх талууд 4 өнцөг дээрх шовгоруудыг шижир алтаар бүрээд эргэн тойронд нь шижир алтаар эмжив. Бицалил 4 алтан гариг хийгээд ширээний доод талын 2 захын доор хосоор нь хадлаа. Тиймээс ширээг зөөхтөө тэрхүү хос гарахын дам нурга хийгээд авч явж болох байв. Мөн хойс модоор 2 урт дам нурга хийгээд гадна талаас нь алтаар бүржээ. Бицалил бас мелалгын ариун тос болон цэвэр тансаг үнэртэнтэй холсон үнэрт санг бэлтгэв. Үүнийг тансаг үнэрт тос бэлтгэхэд мэргэжсэн хүмүүс хийсэн болно. За үргэлжлүүлээд 38 дугаар бүлгийг уншийе. Бицалил бас шатаах өргөлийн ширээг хойс модоор хийв. Тэрхүү ширээн тэгдэрүүлжин агаад 5 кубик урт 5 кубик өргөн 3 кубик өндөртэй ажээ.
Тэрхүү үргэлэн ширээний 4 өнцөг тус бүрт нэг шовгор дүрс байлаа. Тэрхүү 4 шовгор дүрс болон ширээг бүхэлд нь нэг модноос зорон хийжээ. Дараа нь үргэлэн ширээг хүрэл төмрөөр бүрв. Үргэлэн ширээнд хэрэглэх үндэсний сав, утгуур, үргэл өргөх үед хэрэглэх аяга, тавг, махны сэрээнүүд болон модны цогсон нүүрсний савыг бас хүрлээр хийжээ. Түүнээс гадна үргэлэн ширээнд үндэсний хүрэл шүүр хийгээд ширээний дунд хэсэгт хатсан байна. Ширээг зөөхөд зориулн торны 4 өнцөг тус бүрт нэг гарих хаджээ. Дараа нь хуйс модоор дамнуурах хийгээд гадуур нь хүрлээр бүрэн ширээний 2 талд буй хос гарихынд хийв. Ширээний доод талыг эргэн тойронд нь банзаар таглажээ. Мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн үүдний хажууд ажиллах эмэгтэйчүүд хүрэл толио ханд болгон өгснөөр Бецалел хүрэл төмпөн болон төмпөнгийн суурийг түүгээр хийлээ. Бецалел асар сүмийн эргэн тойрны хашааны урт талд нь 100 кубит урт бөгөөд мөнгөн дэгэ. Мөнгөн чимэглэл бүхий 20 хүрэл багныг хүрэл суурин дээр тогтоон байрлуулж нарийн ширхэгтэй майланган нэхмлээр хийсэн хөшгийг багнуудаас дүүжилсэн байжээ. Хойд тал нь бас 100 кубит уртагаад мөнгөн дэгэ, мөнгөн чимэглэл бүхий 20 хүрэл багныг 20 хүрэл суурин дээр тогтоон нарийн ширхэгт майланган нэхмлээр хийсэн хөшиг дүүжилсэн байв. Баруун тал нь 5 кубит, 50 кубит уртагаад мөнгөн дэгэ, мөнгөн чимэглэл бүхий 10 хүрэл багныг 10 хүрэл суурин дээр тогтоонцоож майланган нэхмлээр хийсэн хөшиг дүүжилсэн байлаа. Зүүн талаас нь орох хаалга бүхий 50 кубит урт хашаатай болно. Орох хаалганы 2 талын хашаана 3 суурин дээр суурилсан 3 багантай бөгөөд түүнээс нь 15 кубит урт хөшиг дүүжилсэн байв. Орох хаалганы нөгөө талд бас 3 багныг 3 суурин дээр тогтоож 15 кубит урт хөшиг татсан байлаа. Хашааны бүх хөшгийг дээд зэргийн чанар бүхий майланган нэхмлээр хийсэн байв. Хашааны баган болон сууруудыг хүрлээр хийж дэгээ чимэглэл болон багны дээд талыг мөнгөөр хийн. Багнуудад мөнгөн чимэглэл хийсэн ажээ. Орох хаалганд нь хөх, нэл ягаан, час улаан өнгийн эрбэл носон утас болон дээд зэргийн чанар бүхий майлангаар нэгсэн хөшиг дүүжилж хөшгийг уран сайхан атгамлаар урлан чимэглэсэн байв. Тэрхүү хөшиг нь 20 кубит уртагаад хашааны бусад хөшгнүүдийн адил 5 кубит өндөр байлаа. Хөшгийг 4 хүрэл суурин дээр тогтоосон 4 багнад дүүжилж багны бүхтийгээ чимэглэл болон дээд талыг мөнгөөр хийжээ. Асар сүм болон хашааг тэлж тогтоох бүх гацыг хүрлээр хийсэн байв. Чулуун дээр сийлэн бичсэн мөнхийн эзнийг ирээг хадгалах асар сүмийг барихад ямар материал орсныг Мойсегийн хэлсний дагуу сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан Аароны хүү Итамарын удирдлагаар Лев уугийнхан жагсаан бичсэн байна. Израилийн Юда уугийн Хуурийн үүрийн хүү Бецалел нь мөнхийн эзэн өөрөө Мойсед зан хэлж байсан яг тэр ёсоор нь асар сүмийн бүх зүйлийг гардан хийжээ. Израилийн дан овгийн Ахисмахын Охолияв нь Бецалелийн туслагч болсон байна. Ахисмахын Охолияв нь аливаа юмыг төлөвлөх, урлан дархлах, сээлбэр болон хатгамал хийх тал бүрийн авьяастай хүн байлаа. Тийхүү тэрээр хөх, нэл ягаан, час улаан өнгийн утсаар гоёл чимэглэл урлан хатгамалдахдаа дээд зэргийн чанар бүхий майланган нэхмлийг хэрэглэв. Мөнхийн эзний асар сүмийг босгоход зориулан өгсөн хандивыг тооцоолбол асар сүмд хэрэгэлдэг хэмжүүр ёсоор нийтдээ 29 хихаар буюу 730 шикел алт өргөсөн байлаа. Хүн амын тоолгод орсон хүмүүсээс хандивсан мөнгөний хэмжээ нь асар сүмд хэрэглэгддэг хэмжүүрээр 100 хихэр буюу 1775 шикел болжээ. 20-с дээш насны 603,550 эрчүүд тэрхүү тооллогод оролцсон. Хүн бүр асар сүмийн тогтоосон хэмжүүрээр хагас шикел буюу 1 бийха мөнгө төлсөн байна. Асар сүмийн яс бие хөшгөний суурийг цутгаж хийхэд нийтдээ 100 хихаар мөнгө орсон болно. Суур болгонд 1 хихаар мөнгө орсон байна. Үлдсэн 1775 шикел мөнгөөр Бецалел хашааны багны дэгэ чимэглэл болон багны дээд талыг хийлээ. Мөнхийн эзний асар сүмийг босгоход зориулан хандив дотор 70 хихаар буюу 2400 шикел хүрэл оржээ. Энэ хүрлээр Бецалел нь мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн орох хаалган дээр хөшгөний багны суурь
хүрэл тор, хүрэл бүрээс бүхий өргөлийн ширээ болон түүнд хэрэглэх бүх багаж хэрэгсэл, асар сүмийн хашаа болон үүдний дэрэгдэх багны суурьуд, асар сүм болон түүнийг тойруулан барих хашааг тэлж татах бүх газыг хийсэн болно. За үргэлжлүүлээд 39 дэх бүлгийг хамт уншийе. Мөн асар сүмийн ариун газарт орохдоо өмсч байх зориулалт бүхий ёслолын хувцсыг хөх нэльягаан час улаан өнгийн ээрмэл носон утсаар хийлээ. Үүнийг хийхдээ мөнхийн эзэн өөрөө Мойсед хийлж байсан ёсоор нь бүгдийг гүйцэтгэж, сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан Ааронд зориулсан ариун өмсгөлийг бэлтгэсэн ажээ. Сүмийн ариун тушаалтны ёслолын уужийг хийхдээ мөн л алтан шаргал, хөх нэльягаан болон час улаан өнгийн ээрмэл ноосон утас мөн дээд зэргийн чанар бүхий майланган нэхэмлийг хэрэглэв. Тэд алтыг давтаж маш нэмгэн болгоод хаажлан утас хийж тэрхүү утсаа хөх нэльягаан час улаан өнгийн ээрмэл ноосон утас болон дээд зэргийн чанар бүхий майланган нэхэмэлтэй холон сүлжсэн байна. Энэ нь асар их авьяас чадвар шаардсан ажил болно. Ёслолын уужны мөрийг хийхдээ тэд цээж болон арыг нэхлээ тус нь хийгээд хоёр мөрөн дээр нь суран бүч хадлаа. Ёслолын өмсгөлийн бүсийг алтан шаргал, хөх нэльягаан час улаан өнгийн ээрмэл ноосон утас болон дээд зэргийн чанар бүхий майланган нэхэмлэр үзэмжтэй сайхнаар урлан хийгээд ёслолын уужтай нийлүүлэн хаджээ. Энэ бүхний яг мөнхийн эзний хэлсэн ёсоор Мойсед өгч байсан зааврын дагуу хийсэн болно. Ингээд Эрдэнийн танан судалт гартам чулуу хоёрыг аваад алтан нууханд суулган дээр нь Израильчүүдийн өвөг Яаковын 12 хүүгийн нэрсийг эрэмт дараагаар нь сэлэн бичлээ. Тэрхүү ажлыг чулуун тамга хийхдээ мэргэжсэн урчууд гүйцэтгсэн ажээ. Улмаар тэд Мойсед хэлсэн зааврын дагуу өнөөх хоёр чулууг ёслолын уужны мөрөн дээрх суранд хадав. Тийхүү Эрдэнийн хоёр чулуун дээр Израилийн бүх өвгийн нэрс мөнхийн эзний хэлсэн ёсоор түүний өмнө дурсгал болон сэлэгджээ. Тэд сүмийн ариун тушаалтны өмсгөл болох цээж өвчийг хийхдээ ёслолын уужийг хийснийхээ нэгэн адилаар алтан шаргал, хөх нэльягаан час улаан өнгийн ээрмэл ноосон утас болон дээд зэргийн чанар бүхий майланган нэхэмлийг хэрэгжилжээ. Энэ нь маш их ур чадвар шаарддаг ажил болно. Энэ нь нэг зэрэт урт, нэг зэрэт өргөн бөгөөд дотор гадна тал бүхий хоёр давхар өмсгөл юм. Цээж өвчин дээрээ 4 игний эрдэнэсийн чулуунуудыг хадав. Нэг дэх игнэд нь бадмаараг, молор, анар, хоёр дахь игнэд нь маргад, номин, очир эрдэнэ, гурав дахь игнэд нь улаан шаргал, циркон, гартам, ягаан болор болон дөрөв дэх игнэд нь алтан бэндрээ, танан судалт гартам, хас чулуу хадсан ажээ. Тэр бүх чулууг алтан нууханд сулгасан байлаа. Улмаар тэрхүү 12 чулуу тус бүр дээр Израильчүүдийн өвөг Яаковын 12 хүүгийн нэрсийг чулуун тамга үтсэлэн бичгтээ чулуу тус бүр дээр нэг овгийн нэрийг багтаасан байна. Ингээд тэд цээж өвжин дээр сүлжмэл осор мэт шижир алтан гинж хадлаа. Мөн шижир алтаар 2 цагираг болон 2 нуух хийгээд 2 цагирагыг цээж өвчийн дээд 2 захад хаджээ. Ингээд өнөөх 2 алтан гинжний үзүр бүрийг 2 алтан цагирагтай холбож, нөгөө 2 үзүрийг нь ёслолын уужны энгэрийн дээд талд хадсан мөрөн дээрх суран бүчтэй холбосон алтан нуухтай залгав. Өмсгөлийг өмсгөж цээж өвчин дотор тал нь ёслолын уужны гадартаа нийлэх ёстой ажээ. Тиймээс 2 өөр алтан цагираг хийгээд ёслолын уужны хажууд цээж өвчин доод талын 2 өнцөгт хадав. Мөн 2 өөр алтан цагираг хийгээд ёслолын уужны энгэр дээр буюу бүсний дээх нь байгаа ойдлын ойролцоо мөрөн дээрх сурны доохон талд хадлаа. Мөнхийн эзний хэлсэн дагуу Мойсед зааварлаж байсан ёсоор нь өмсгөлийг өмсөхөд цээж өвчийн доод талд хадсан 2 цагирагыг ёслолын уужны бүсэл гэдэг 2 цагирагтай хөхөнгийн бүчээр холбосон байна. Тиймээс цээж өвчийг өмсөхөд цээж өвч, ёслолын ууж хоёр нь нэг хувцс судалдаг байжээ. Ёслолын уужны дотор өмсөх өмсгөлийг дан хөхөнгийн ноосоор хийжээ. Өмсгөлийг яг тэхий дунд нь хүний толгой багтах нүхтэй байлаа. Тэр нүхний эргэн тойронд нь урагтгаас сэргээлж захаар нь нэмжиж хүрээлээд сүлжмэл зах хийсэн байв. Өмсгөлийн хоримой гимжин, хөх нэльягаан час улаан өнгийн ээрмэл ноосон утас болон дээд зэргийн майланган нэхэмлэр анар жимсний дүрсийг хатгамалдан ойжээ. Тэрхүү анар жимсний дүрс бүрийн дунд бяцхан шижир алтан хонхнуудыг хадсан байв. Тийхүү мөнхийн эзний хэлсэн дагуу Мойсед зааварлаж байсан ёсоор сүмийн ариун тушаалтны өмсгөлийн хормойг анар жимсний дүрс болон алтан хонхнуудаар сөөлжүүлэн чимгэлсэн болно.
Аарон болон түүний хүүгүүдэд дээд зэргийн чанар бүхий майланган нэхэмлэр цамц цулан, тюрба малгай, энгийн малгай, дотор өмд ойжээ. Мөнхийн эзний хэлсэн дагуу Мойсе зааварлаж байсан ёсоор нь хөх нийл ягаан часуулан өнгийн eerмэл носон утас болон дээд зэргийн чанар бүхий майланган нэхэмлэр бүс ойж, дээгүүр нь үзэмжтэй сайхан чимгэлийг урлан хатгамалдав. Тэгээд хавтгай шижир алт дээр мөнхийн эзэнд өргөсөн туйлын ариун гэсэн үгийг тамга мэт сийлэн бичээд мөнхийн эзэнд өргөсөн алтан детэн болгожээ. Улмаар тэрхүү алтыг мөнхийн эзний хэлсэн дагуу Мойсед зааварлаж байсан ёсоор нь хөх хөнгийн бүчээр Тюрбан малгаан цохон дээр хадсан болно. Тээнхүү мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийг усгах ажил дуусчээ. Уг ажлыг гүйцэтгэхдээ Израильчууд мөнхийн эзний хэлсэн бүхнийг, Мойсед зааж өгсөн бүхнийг ёсоор нь дагсан байна. Үүний дараа тэд хийсэн бүхнээ Мойсед авчирч үзүүлв. Үүнд асар сүм болон түүний дотор тавих бүх тоног төхөөрөмж, алтан дэгээ, яс модыг холбох гол хөндлөл мод, баган болон багнуудыг тогтоох суур, улаан бодогтой хуцын арьсаар хийсэн гадуур бүрээс болон дээд зэргийн чанар бүхий арьсаар хийсэн дотор бүрээс асар сүмийн онцгой ариун газрыг тусгаарлах хөшиг, мөнхийн эзний гэрээг хадгалах авдар, тэрхүү авдрыг зөөж явахад зориулсан урт модон дамнуурга мөн цагаан хатгах тавцсан нэртэй авдрын таг, мөнхийн эзэнд өргөн барих талхны ширээ болон түүнд хэрэглэх зүйлсүүд, мөнхийн эзэнд өргөх талах шижир алтаар хийсэн дэнлүүний суур болон түүнд хэрэглэх бүх зүйлүүд, дэнлүү болон түүнийг ноцоож байх тос, дээр нь анхлан үнэрт сан тавих өргөлийн алтан ширээ, ёслолын тос болон тансаг үнэрт тосоор бэлтгэсэн сан, асар сүмийн үүдэн татах хөшиг, өргөлийн хүрэл ширээ болон хүрэл тор, ширээг зөөж явах зориулалт бүхий урт модон дамнуургууд, ширээнд хэрэглэх бүх хэрэгслэлт, угаалгыг хүрэл төмпөн суурьтайгаа асар сүмийг хүрээлэн барих хашааны баган болон суурьуд, хашааны хаалган татах хөшиг, хашаагийн тэлэх татах гадснууд болон олос зэрэг мөнхийн эзэнтэй уулзах асар сүмд хэрэглэгдэх ёстой бүх зүйлүүд байлаа. Тэд бас мөнхийн эзний ариун газарт орохдоо өмсөх ёслолын тусгай хувцас, сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан Аарон болон түүний хүүгүүд нь сүмийн ариун тушаалтны үүрэг гүйцэтгэхдээ өмсөх ариун өмсгөл хувцснуудыг Мойсед авчран үзүүлжээ. Тэд энэ бүхнийг хийхдээ мөнхийн эзний үг бүрийг, Мойсед зааварсан бүхнийг ёсоор нь дагсан байна. Мойсе энэ бүхнийг шалгахдаа бүгд зохих ёсороо хийгдсэнийг нь үзээд ажил гүйцэтгсэн хүн бүрийг мөнхийн эзний ирээр ерөөлөө. За үргэлжлүүлэн 40-р бүлгийг хамт уншийе. Мөнхийн эзэн Мойсед хэлэхдээ: Энэ оны 1-р сарын 1-нд чи надтай уулзах асар сүмийг босгосгоо. Дотор нь мөнхийн эзэн миний тогтоосон гэрээг агуулах авдрыг байрлуулад урдуур нь хөшгөөр далдалсугай. Мөнхийн эзэн надад зориулан талах өргөх ширээг сүмийн дотор байрлуулан ширээн дээр зохих хэрэгслүүдийг нь тавьсугай. Тэгээд алтан суурьтай дэнлүг тэнд байрлуулсугай. Сан тавих өргөлийн алтан ширээг мөнхийн эзэн миний тогтоосон гэрээг агуулах авдрын өмнө байрлуулад асар сүмийн үүдэнд хөшиг татсугай. Өргөл шатаах хүрэл ширээг надтай уулзах асар сүмийн үүдний гадна байрлуулад угаалгыг хүрэл төмпөг надтай уулзах асар сүм өргөл шатаах хүрэл ширээний дунд тавиад усаар дүүргэсгүй. Асар сүмийн эргэн тойронд нь хашаа босгоод үүдэнд нь хөшиг татсугай. Ёслолын тосыг асар сүм болон түүний дотор тавьсан бүх юмд түргсгүй. Тийхүү чи бүгдийг өөр хүнд ч биш зөвхөн надад зориулсан онцгой ариун зүйл болгосугай. Улмаар өргөл шатаах хүрэл ширээ болон түүнд тавих бүх хэрэгсэлд ёслолын тосноос түргсгүй. Тийхүү чи тэр бүгдийг өөр хүнд ч биш зөвхөн надад зориулсан онцгой ариун зүйл болгосугай. Угаал хийхэд зориулсан хүрэл төмпөн болон суурьнд нь мөн тэр тосноос түрхэж түүнийг надад зориулсан онцгой ариун зүйл болгосугай. Тэгээд Аарон болон түүний хүүгүүдийг надтай уулзах асар сүмийн үүдэн дээр авчираад усаар угаасугай. Аароноор сүмийн ариун тушаалтны үүргийг гүйцэтгүүлэн миний төлөө хүчин зүтгүүлэхийн тулд түүнд ёслолын ариун өмсгөлийг өмсүүлээд толгой дээр нь ёслолын тос цутган мэлааж минийх болгоод түүнийг сүмийн ариун тушаалтнаар томилсугай. Мөн хүүгүүдэд нь ёслолын ариун өмсгөлийг өмсүүлсгэй. Тэднэр сүмийн ариун тушаалтны үүргийг гүйцэтгүүлэн миний төлөө хүчин зүтгүүлэхийн тулд эцэг Ааронд нь ёслолын тос түрхснийхээ адилаар тэдэнд бас ёслолын тос түрхэн мэлааж минийх болгоод сүмийн ариун тушаалтнаар томилсугай.
Тийхүү Ароны бүх удам нь үеийн үед миний сүмийн ариун тушаалтнууд болно гэв. Мойсеч мөнхийн эзний хэлсэн бүхнийг ёсоор нь гүйцэтгэжээ. Тийхүү Израильчүүдийг Египтээс чөлөөлөгдөн гарснаас хойш яг 1 жилийн дараа буюу 2 дугаар оны ихээр яг 1-р сарын 1-нд Мойсе мөнхийн эзний асар сүмийг босгосон байлаа. Мойсе сүмийн бүх суурийг тавиулан яс модыг босгоод гол хөндлөл модыг хийж яс моднуудыг хооронд нь холбон улмаараа бүх багнуудыг босгов. Тэгээд мөнхийн эзний хэлсэн ёсоор Мойсе асар сүмийн дотор бүрээсийг тавьж улмаар гадуур бүрээсээр нь хучлаа. Дараа нь Мойсе мөнхийн эзний тогтоосон гэрээг авдрын дотор байрлуулж авдрыг зөөж явах 2 дам нургийг авдартай нь холбоод цагаатгах давцсан нэртэй тагаар авдрыг таглажээ. Мойсе авдрыг асар сүмд оруулаад яг мөнхийн эзний хэлсэн ёсоор болгон түүний тогтоосон гэрээг агуулсан авдрыг далдлан өмнөр нь хөшиг татлаа. Улмаар мөнхийн эзэн дөргөн барих талхны ширээ хөшгөний наан асар сүмийн хойд хэсэгт байрлуулад мөнхийн эзний тушаасан ёсоор түүний өмнө өргөсөн талхыг дээр нь байрлуулан тавьжээ. Мойсе дэнлүүний суурийг талах өргөх ширээний эсрэг талд мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн өмнө хэсэгт байрлуулад мөнхийн эзний хэлсэн ёсоор дээр нь дэнлүүг тавиад түүний өмнө ноцоолоо. Улмаараа Мойсе сан тавих өргөлийн алтан ширээг мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн дотор татсан хөшгөний наан тавиад мөнхийн эзний хэлсэн ёсоор дээр нь сан тавин уугил. Дараа нь Мойсе асар сүмийн үүдний хөшгийг татжээ. Мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн үүдний ойролцоо Мойсенд өргөлийн хүрэл ширээг байрлуулад мөнхийн эзний хэлсэн ёсоор түүн дээр нядалсан малын мах болон улаан буудаа тавьж улмаар түүнийг мөнхийн эзэнд өргөл болгон шатаалаа. Мөнхийн эзэнтэй уулзах асар сүм өргөлийн хүрэл ширээний хооронд Мойсе сүмийн ариун тушаалтны угаал хийх хүрэл төмпөнг тавиад усаар дүүргэв. Түүнээс хойш Мойсе Аарон болон Аароны хүүгүүд мөнхийн эзэнтэй уулзах асар сүм болон өргөлийн ширээнд ойртон очихоос өмнө мөнхийн эзний хэлсэн ёсоор урдаар гар хөлөө угаадаг болжээ. Улмаар Мойсе асар сүмийн хашааг босгоод үүдэнд нь хөшиг татв. Ийхүү Мойсе мөнхийн эзний асар сүмийг барьж босгох ажлыг бүрэн гүйцээж дуусгасан болоо. Тэгтэл мөнхийн эзний яруу алдрыг харуулсан өтгөн их үйл манан асар сүмийн гадуур бүрхэж улмаар дотор нь дүүрлээ. Үүнээс болоод Мойсе өөрөө ч мөнхийн эзэнтэй уулзах асар сүмд орж чадахгүй төрөв. Тийхүү мөнхийн эзний яруу алдар асар сүмийн дотор буун иржээ. Улмаар тэрхүү өтгөн их үйл манан асар сүмийн дээрээс нүүсэн цагтл Израильчууд майхнаа хураагаад цаашлан нүүдэг болов. Харин тэр их үйл асар сүмийг бүрхэж байсан цагт тэд буудалсан газараас огт хөдөлдөггүй байсан болно. Тийхүү Израильчуудын очисон газар бүрт тэдний өмнө мөнхийн эзний яруу алдрыг харуулсан өтгөн их үйл манан өдрийн цагт асар сүмийг бүрхэн тогтоод шөнийн цагт гал мэт гэрэлтэн харагддаг байсан. Аваа.